За өрсөлгээний сонь сайхан сонсцгоо хөзмөрөө. Лойлны маань өрсөлгээнүүд сая нэг хэсэг ерөөсөө өрсөлгээгээ харуулахгүй байсан болохоор ингээд яг үндсэн гол нэг гişээр ургаж исэн юугаа чимхэлт хийгээд ийм хоёр салаа иштэй болгож хөгжүүлэх гээд чимхсэн байсан. Тэгээд чимхсэн байх хугацаанд чинь болохоор ямар ч тийм хүн харах юм байхгүй. Нарийнхан ганцхан годгор юмнууд болчдөг болохоор тэгээд харуулахгүй зөндөө удсан. Тэр хооронд болохоор газрын элементэр ингээд ийм хөөрхөн том болоод ургаад заримд нь бол яг энэ жижиг байгаагууд нь сүүлд нь арай дараа нь хийсэн өрсөлгээнүүд болохоор ийм арай жижигхэн байгаагууд нь баггүй. Тэр хамгийн эхний хийсэн өрсөлгээнүүд болохоор тийм том болцсон. Тэгээд одоо энэ дээр сонин сайхан гэхлээр кейл байна. Кейлний маань хамгийн том эхний хийгдсэн кейлнүүдийн маань өрсөлгээг яасан гэж намайг хот явчаад ирсэн чинь хөлөмж рүү Монгол орж ирээд тэгээд томоодын түүгээд идсэн. Тэгээд эний хэд болохоор нөгөө ийм жижигхэн байсангууд нь болохоор хошоонд нь олдоогүй идээгүй. Лойл болохоор лойл өгөрцөн энтрэг болохоор дулгааж амсаж үзээ. Тэгээд амт нь нөгөө нэг кейл шиг гоё шүү дээ шин. Тэгээд идээгүйсэн. Амар гац. Ста салата. Энэ хашны бүрхийн хашны би ийм 10 хон ширхэг үрсэлгээ хийж энэ жил зүгээр хаш тарж үзэх гээд туршилт хийх гэж байгаа. Энэ хэд бол айгүй хөөрхөн байгаа. Энэ болохоор нөгөө ягаан одод гэж байгаа. Тэр жижигхэн чвэри тийм чернэлийн ягаан нэрсэрхүү амттай тийм помидорны үрсэлгээ байна. Миний энэчэвд байгаа үрсэлгээнүүд маань 10 өөр төрлийн сортыг лойлаага. Тэгээд энийгээ би ингээд дундуур нь кейл энтрээр жоохон заглаа тавьсан баггүй. Ингээд талдаа нэрнүүдийг бичсэн. Энэ бол холимог сортын помидорны өрсөлгээнүүд байсан гэсэн үг. Тэгээд одоо нөгөө амжилттай боожиж чадсангуудыг үлдээгээд бүр нөгөө таналт хийсний дараа шилжүүлгийн дараа бас стресстэй жоох муу байсангуудыг бол бүгдээр ингээд халцсан. За ийм сониртай байна. 2 төрлийн өгөрцөний өрсөлгээ. Одоо энийгээ би бас хөрсийн шилжүүлэлт өгсөн байгаа. Хоёлаа урт тэгтээ нэг нь барзгар, нэг нь бөлгөр сорт. Энэ газрын алимны сүүлийнх нь өрсөлгээнүүдийн хэсэг нь энд байна. Энэ хэд бол лилиний болцоонууд сэрж гин. Одоо энэ ч бол 11 өөр өнгийн 23 ширхэг болцоо байгаа. 2 үнэртэй давхар талбайтай 2 лили болцоо байгаа. Бостонгууд нь бол дан. Гэхдээ том жижиг өнгүүдэрээ бол 11 өөр төрөл гэсэн үг байгаа. Өнөөдөр би 8 төрлийн 8 өөр сортын гүзээлзэгний өрсөлгээ нэмж хийсэн. Энэ бол одоо нөгөө өдөөд инжилийн тариалтынхаг бол хийж хийхгүй. Тэгээд энэ хэд болохоор инжил тарихгүй зөвхөн инжил туршилтаар хэр соёолох нь хэр амжилттай боожох нь гэдгийг ажиглаад тэгээд өвлжилтийг нь хамгийн гол нь турших гээд хийж байгаа гүзээлзэг нь байгаа. Энэ хэд бол сая одоо 21-нд хийсэн ногоон брокколи, цагаан цэцэгт байцаа, энэ тод хэдэн ногоонууд бол салаад навч. Тэгээд хүрэн кейл. Би кейлээ бол бүр нэлээ их тарих гээд бүр хичээгээд. Тэгээ энэ ногоон кейл. Энэ дээр өнөөдөр би бас 8 өөр сортын лойлны одоо надад энд байгаа өмнөх 10 дээр давтагдахгүйгээр 8 өөр төрлийн бас сортын лойл турших гээд маш цөөхнийг өрслүүлсэн 3 ширхгээр энтер хийгээд тэгээд үлдсэн зайд нь болохоор 3 өөр төрлийн цэцэгний өрсөлгээ бас хийсэн. Одоо энэ нөгөө ногоогоо хамгийн гол нь нөгөө химийн бордоогоор ч юм уу шавжнаас хамгаалахгүй байх зорилготойгоор нөгөө шавж үргээдэг
хортон шавьд дайжуулдаг тийм цэцгийн үрслээс энийг болохоор хүлэмжэндээ болон гадаа ногооныхаа хажуугаар суулгаж өгч байгаа. Гэхдээ одоохондоо арай цөөхнийг хийцэн би хэд хоногоос дахиад ийм юугаа хавтангаа нэмэгдүүлж дахиж бүр нэлээд эдийг нэмж авч яагаад тэгээд дахиж бүр нэлээд олныг тарих юм. Миний хүүхэн энэ нөгөө навчийг нь услаа ичлээ жоохон шүршээ бүгдээр ингээд одоо наран төлөгдөж шít. Навчин дээр нь ус өргөчгөр. Миний туслагч ястаа бүр үнэн ажилсаг байгаас тээ. Ийм туслагтай хүн чинь бол ногоог бол таринтоо зүгээр. Өөрийнхөө савлсан ногоог услах гэж байна. Найдлан энэ жижигхэн бэби ч нөгөө мөлхдөг байхад нь алунгаагыг мөлхдөг байхад би кээл тариад тэгээ кээлнийхаа нөгөө навчнаас нь томорсонгуудын нөгөө зулгаагаад угаагаал өгөөд исэн чинь сүүлдээ нөгөө шууд юм навчин идэж болдог гэж ойлгонготой мөлхөж жагаад хөдөө очсон чинь хаан чамаагүй явж байгаа газараа сунгуудаа шууд шарил зулгаагаа халаам руугаа ингэ. Хэвээ амир эсэн.